Энэ удаагийн дугаартай маань Unitel Group хамтран ажиллаж байна. Unitel Group нь Монгол орон даяар боловсролын үр дүнжийг нэмэгдүүлж, захим хуваагдал ба ур чадварын зүрэг бууруулах зорилгоор Unitel Steam Hub үндэсний хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд Unitel Group-ийн зүгээс нийт 20 аймагт Unitel Steam Hub төвүүдийг байгуулж, хүүхд залуусын шинжилгээ ухаан, технологи, инженерчлэл, урлаг, математикийн боловсролыг дэмжих хүртээмжийг нэмэгдүүлэн, ирээдүйн мянган инженер бэлтгэх зорилгыг дэвшүүлэн ажиллаж байна. Уг хөтөлбөрт хамрагдсанаар сурагчид RoboKit буюу робот угсрах ба кодчлол, мөн ElectroKit буюу хүүхдийг цахилгаан хэлхээний талаарх суурь ойлголтыг суралцах болон CoderKit буюу код бичих, хиймэл оюун ухааны анхан шатны мэдлэг эзэмших гэсэн 3 төрлийн технологийн суурь боловсрол эзэмших боломжтой ажээ. Хэрэв та бүхэн Unitel Steam Hub хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авмаар бол Unitel-ийн Facebook пэйж болон Unitel Steam Hub сошиал хуудасуудаас аваарай. За юу цаанда манайхаа ингээд таад Малкольмын иргэн тойрон цувралын 5 дахь үйлрлийн эхний хэсгийг ярьж өгөхөд бэлэн боллоо. Тийм болохоор subscribe дараад идэж угамад хүлээд бичлэг эхлүүлээрэй. Нэгдүгээр анги. За энэ хүн манай шинэ бүлгийг хэлэхэд дүүгийн тэмцээнд оруулах гэж буу туулайг Ризмү шаарч нь махаар хооллоод ээжвэл яах вэ? Тэгээ сүүлдээ нөгөө туулаа нь мах эцээр гоод амар бүдүүн болчдөг ба амтэн зүгээр ойлгохгүй муу шаар юм да. За тэр зур Францис ч өмнөх бүлгийн ихэнд Оттогийн ажилд орсноос хойш аль хэдийн 1 жил өнгөрсөн бөгөөд одоо бол Франциско бол Оттогийн эдлэнгийн ажил явдгүй наасан. Гэсэн ч сүүлийн үед Францисийн хийж байгаа ажлууд маань жаахан фейлдэд манай хүн чинь нэлээд стресстэй явж байна хөрхий. Ингээд үзэг солигтод хаалын зүуд гарч эхэллээ шүү. Манай хаалч одоо зүудэндээ нэгэн үл мэддэх газар байж байгаад джекпот машин дээр тоглолт супер шагналыг нь хочддог ба тэрэндээ бүр амар баярлцсан зүудэндээ хүн амтан тэрж авах гэтэл орныхоо ажилтлын гэрлийг өөрлөгөө татаж хаяад сэрчиж байгаамаа. Бүдэггүй юм шинээрээ. Дэнхүү мараа шүглэн хоол сэрчээд Малкольм дээр очингуудаа нөгөө зүудээ хэлж биелэх болов уу энэ тэглээ шүү. Тэгтлэр үеэр Ризен дүүийг нөгөө амар том таргалцсан тулаг Лас Вегаст болох олон улсын тэмцээнд явуулахгүйгээд бүр хэрүүл хийцэн зогсож байтал хаал өнгөрсөн шөнийн зүудээ биелж магадгүй гэсэндээ гэрээрээ Вегас явахаар болчихж байгаамаа. Гэхдээ мөнгөгүй ээж яаж явах гэдэг юм те. Ингээд оройн хоол болоход ч хаал амнасны даатгалаа хөлөгдөж байгаад $1000 авцсан байдаг ба тэрийгээ Луист болохоор ажил дээрээ урамшуул авцсан энэ хэлсэн байвал яах вэ? Үтгэхгүй шүү. Ингээд манай хэд яг хоолоо идээ сууж байтал Риз гэрийнхэндээ Малкольмыг сургууль дээр их том шагнал авсан талаар ам алдаад наачлаа. Уг нь Малкольм том шагнал авсан гэдгээ гэрийнхэндээ хэлээгүй байсан бөгөөд учир нь цаа чин гэрийнхнийгээ шагнал авах хүслээр өрөөгүй юм байна л та. За тийхүү үүний араас Луисын үгдэл эхэлж чи чинь ямар том толгойтой болчих вэ? Би тэдийг уурахгүй чинь чиний мэдэх хэрэг биш энэ төр гээл муу Малкольмыг нь хэмлэж өглөө. Гэтэл яг энэ үед нь Малкольмын дургу гинт хүрээд явчихдаг ба. Муу шаарч нь хэлж байгаа. Би та хэдийг өрөөгүй. Учир нь та нар бол ичмэр хүмүүс. Гэт аваалаа. За энэ ч бас арай жоо идэрч байна тий Малкольм. Ингээд үүний араас үзэг солигдоход Малкольмч гэрийнхэнтэйгээ хамт цуг Вегас руу явж байгаа маа. Тэгээ тэр үеэрээ Малкольмч өчигдөр хийсэн юмдаа бантаад Луисаас худлаа уучлалт энэ төр гоохсон боловч Луис маань Малкольм жинхнээсээ гомджээ. Үүний дараа манай дашгүй буудалтай ирж буухад хаал ахаад джекпот машинаас мөнгө хожиж байна гэмээр зүгдэлж гарлаа. Тэгсээр дахин үзэг солигдоход Францис Оттог хайж явж байгаад Оттогийн унсан худаг руу нунаад ирдэг юм аа. Гэхдээ тэгтэл нөгөө талд Малкольмч гэрээрээ дүүгийн тулааны тэмцээн дээр очисон явж байхдаа ээждээ худлаа тал засаж сонсох дуртай дуушныхын тоглолтын сприйг авч өгч байгаамаа. Бүр VIP шүү дээ. Үүнтэй зэрэгцээ дүүч Ризи нөгөө махаар хоолсон тулаагаа шүүгчдэд үзүүлтэл хамгийн хөөрхөн тулаа шалруулдаг тэмцээнд юу гээл тэнцэж байгаа вэ? Тэнхүү орой болоход Малкольмч дүү Джеймигээ дагуулад Луистэй нөгөө тоглолтыг нь үзлээ. Харин Риз муу шаарч нь болохоор дүүгийн туулааг авчиад мэдхгүй ресторан зарцсан байдаг ба үүнийг мэдсэн дүүч буцаад нөгөө туулаагаа олж авах гэж бөө юм болж байгаамаа. Үүний араас Луис Малкольм хоёрын тоглолт дуусгаад Луисийг өнөө дуучин харчаад арын өрөөндөө ориул яах вэ? Янз бүрийн болох үү дээ бурхан минь гэж. Тэгтэл ашгүй Луис ч өнөө дуучинтайгаа янз бүр болдгоо ба оронд нь өсвөр насны хүүхдүүд нь өөрсдөөс нь хэрхэн ичдэг тухай ярьж Луисын сэтгэл санаа нь човоо дээрдэж байгаа юм. Харин худаг тойлоо унсан Францис Отто хоёр чихэндээ муудалцаж зудалцаад бөө юм болсон ч эцэст нь ашгүй эвдрээд удалгүй Пьяма Гречин хоёроор арууллаа. Хэрв энэ хоёр байхгүй байсан бол Францис Отто хоёр мань бүр чад хийхээр байлаа шүү дээ. Ингээд ангийн төгсгөл болоход хоолч нөгөө зүуднийхээ дагуу юу ч хожихгүй явж итэл эцэст нь яг харих гэж байхдаа шатгуун дөгөх газар хажуудаас нэг жижиг казинонд ороод джекпот машин тоглолт супер хонжургийг нь хожид наачлаа. Гэсэн ч тэр нь үнэндээ зүгээр рекламны машин байсан ба хаал ихэндээ хожичлоогоо баярлаад Луис даатгалаа хөлтөд $1000 хожсноо хэлж азартуулаад алуулангаа алдаж байгаа юм л да. Үтгэхгүй шүү дээ энэ нэр. Хоёрдугаар анги. Тэнхүү үүний дараагийн анги хэлэхэд хаал ашгүй Джеймид хүүхд тасрагч олж өгсөн байлаа шүү. Учир нь энэ хоёрын нэг нь гэртээ суугаад байвал гэр орноо одоо яаж тийчих юм бэ? Ядаж байхад Луис ч одоо ажил бас хүүхд гэсээр бүр ядаргаанд орсон байдаг ба хаалч Луисыг оронд нь оруулчаад Джеймид жиг авахар гарч байгаа маа. Тэгээ тэр үеэр хөвгүүд за би 10 минутын дотор явчаад ирнэ. Тийм болохоор бурхныг удаж бити янз юм хийгээрэй гэдэл. Риз Малкольм дүүви Стиви дөрөвт амжилан захиж байгаа маа чаваас. Тэнхүү үүний дараа үзэг солигдоход хоолж Луисын дэлгүүр дээр очиод гяс живхээ аваад гарах гатал Крэг муу шаарч нь урдаас нь шаашаал хийгээд юмыг нь бич өгдөггүй наасан. Тэгэхээр нь хаалч ингэж байгаа. Крэг миний юмыг гяс бичээд өгөөдгөө би яарч вэ гэл амар уралдал. Хаал гэрээсээ гарахтаа төрөвчөө мартаад гараад ирсэн байгаа юм да чаваас гэж. Тэгээ үүнийхээ дараа бантаад Крэгээс живхний мөнгө зээлэх гэтэл цаатах нь өмнө хэлсэн юмнаас нь болоо бүр нүүр өгсөнгүй. Тийм болохоор хаалч сүлдээ
живхээ аваад цутах гэтэл үүдэн дээр нь баригдаад боо юм боллоо чаваас. За энэ үеэр хаал ирэхгүй удаад байхаар нь хөвгүүд жаргаа бараад дүүдээ сонингоор жив хийлгээд өмсүүлсэн сууж байгаа. Гэтэл удалгүй үүнийх нь араас Малкольм Риз Стиви 3-ын сургуулийн айгуу царайлаг 3 охтод орж ирэнгүүтээ манай 3-ыг хамт үдшилэгт явъя барья гэ тэглээ те. Тэгээд энэ 3 ч одоо Жемиг Дүүи дээр хаяад гараад явж байгаа маа. За энэ хүний араас үзэг солилцоход Крэгч хаалын хулгайсан барааны төлбөрт хэдэн цаг ажиллуулахаар болцсон байв. Харин Дүүи болохоор Жемиг уйлаад авахаар нь харагдах гээд үлгэр зөхиотсон тэврээд явж байлаа. Тэр үлгэр дээрээ Дүүи хэрхэн аав ээж хоёр нь өөрсдөөс нь нэгэн шүгээг нууцлдаг талаар хэлээд тийшээгээ Жемитэй хамт орж байна энэ гэж хөөх юм яриад байдаг насаа. За энэ үеэр ч дүү нараа хайж явсан Малкольм Риз Стиви 3 ч нөгөө 3 охтуудтайгаа лимитэн суудсан явж байдаг бөгөөд тэр үеэрээ сайн дайч биш. Энэ 3 охтуудын найз залуучууд нь тоохгүй болохоор хамт цуг явж байгаа гэдгээ мэдэж байгаа маа. За үүнтэй зэрэгцээд Крэгийн доор ажиллах болсон хаалч шал зэвэрлээд явж байхдаа дэлгүүрийн бусд ажлаас Крэгийг ямар муу дарваа гэдгийг сонсож авангуудаа хурган хувьсгал шиг имсэдэж гарлаа. Харин Малкольмийн өнөө охтуудаас салаад буух гэтэл Риз ингэж хэлж байгаа юм. Сонсож Малкольм би шинжлэх ухааны хичээлдээ нэг хөөрхөн охинтой хамтарч баг болсон юм аа. Тэгээд нэг өдөр би түүнийг болзоонд урахаар ширээн дээр нь бичиг үлдээтэл тэр миний бичгийг хараад Риз гэж хинбэ гэж асуусан. Тэгэхэд нь би хинч биш гэж араас нь хариулсан. Би ингэж явмааргүй байна Малкольм. Хэрвээ өнөөрөө би энэ хөөрхөн охтуудын нэгэнтэй нүсэлцэж чадвал маргааш нь эхлээ сургууль дээр намайг бүх таньдаг болно гэд зовлонгоо ярьлаа чаваас. Ер нь та хэд мэддэг бол Ризд маань ганц ч сайн найз байдгүй шүү дээ. За энэ хаагуур Дүүч Жемиг саатуулж нөгөө үлгэрээ ярьсан аарлаа. Тэгээ сүүлдээ Дүүч нөгөө үлгэрээ зохиож ярихдаа Хаал Луис хоёрыг шүүгэндээ өөрсдийнхөөс нь илүү гоё гэрлөө ордог хаалгатай тэр гэртээ Хаал Луис хоёр үнэн баян тарган цатгалан амьдардаг бүр Францисийг хүртэл робот болгоцсон зарцаа олгоод ивж байдаг юм ярьж өгч байна. Тэгсээр Дүүгийн түүхч одоо төгсгөл хэсэг дээр очиход Дүүи минь өөрт байгаагүй цоошин өмдийг хулгайч хаянгуудаа Жеми Дүүгээ хаяад явж байгаа маа. Тэгснээ бас Дүүдээ ингэж байгаа. Би бусад ах нартайгаа л адилхан хүн шүү гэж мэгээд ер нь яа гэдэг юм бэ. Ингээд ангийн төгсгөл болоход хоолж Крэгийн төгсгөл дээр хувьсгал эхлүүлж ажилтнаагаа нийлж байгаад Крэгийг нэг сайн пойлож авангуудаа эцэст нэг юм живхээ аваад харьлаа шүү. Харин Ризийн хувьд төсөн хүлээсэн нөгөө хөөрхөн охинтойгоо яг найз залуучдын өмнө үнсэлцэх гэтэл Риз Жемигийн унтахтаа өгөхдөг соскыг нь олоод хөөе Жеми энэнгүү бол унтахгүй штэ гэснэ нөгөө охтуудаа хаяад явчихдаг юм да. Тэгсэр Жеми дээр иргэн Хаал Малкольм Риз тэр хэд гүйлдэд ирэхэд Дүүч дүүгээ маш сайн хараад байж байгаа юм чинь. Гэхдээ тэгээд араас нь Луис ч сэрдэг ба Малкольм ч гэрийнхнийгээ нөгөө охтуудын лаг лимүзэн сулган авч явснаар энэ анги маань төгслөө. 3 дугаар анги. За энэ түүний араас 3 дугаар анги эхлэхэд Малкольм Стивитэй хамт тэрэгцэр дээр сакс тоглолтод тоглохгүй гэж бөөн хэрүүлж явсаар эцэст нэг юм зөвшөөрлөө. Харин Дүүч одоо Жеми дүүгээ хоолыг нөхөх гэж байгаа сүүлдээ дүүнхээ хоолыг өөрөө идэж тусгачлаа шүү. Ингээд үзэг солилцоход Риз сургууль дээр очиод байж байтал цүнхнээсээ нэг охины өдрийн тэмдэглэг оллоо. Тэр нь ямар охиных вэ гэдгийг сүүл гаргуулахлаар та хэдийгээ спойлердохгүй дүр орхив. Тэнх хүний араас 20 хоолны цаг болоход Стиви Эб хоёрч Малкольмийн гэрийнхэнтэй цуг хооллоо сууж байдаг ба Кити ч 2 сарын турш аялд явцсан юм байна штэ. Тэгтэл тэр үеэр нь Эб гинт хаалыг дуудаад ярилцах юм байна тэргээл тэглээ. Тэгтэл яг үүндээ Кити амралтанд яваагүй харин Эбээс салаад 2 сар болж байгаа ажээ. Тэгээд Эб одоо хүртэл ээж нь хайж явсан талаар Стивид хэлээгүй байдаг бөгөөд хаалаас ингэж байгаа. Чи хэлээд өгч болох уу энэ гэхэд асуугаад байдаг наасан бүүдэхгүй. Тэгсэр сүүлдээ Стивийг ээж нь хайж явсныг Малкольмийнхэн гэрээрээ мэдчихдэг ба Риз муу шаарч нь би илчүү гэсээр байгаад Стиви дээр очиод ээж нь хайж явсныг хэлчихв. Яахлаар юм дүнхүү байдаг вэ? Энэ хүний дараагийн хэсэг хэлэхэд ээж нь хайж явсныг мэдсэн Стиви маань бүр сэтгэл санаагаар унаад юм ч ярихгүй болж молоод араас нь компьютер ашиглаад хэлэх гэсэн юм Малкольмд хэлж мэл ээж жоох шиг. Гэхдээ тэгээд Малкольм чихэнтэй овоо аргадах гэж үзэж байсан сүүлдээ бүр уур нь хүрээд Стивид зориулж тэрэгцэр дээр нь сакс тоглох гэж байснаа болоод босоод явж байгаа. Энэ хооронд Риз нөгөө охиныхоо өдрийн тэмдэглэлийг уншиж байгаа сүүлдээ муу шаарчин тэр тэмдэглэлийн дэвтрийнхээ охинд айжмаар татагдаад дурлаад байдаг насаа. Чи хин их гэдгийг нь мэдвэл боож өхөн дээ. Үүнтэй зэрэгцээд Эбиг Кити хайж явсан болохоор хаалч одоо муу ганц найзаагаа өрөвдөд баг Китигийн оронд орцсон хамаг юм хүмийг нь янзалж угааж муугаж өгөөд өдөр нь нуцруу залгаснаа мундагшгүй өнтер гэж хэлж мэгэр бүр алж өгч байна. Хөгжилтэй хүмүүс нэрэ. Тэгсээр ахин үзэг зорилготод Стивийг сургууль дээр ахаад л бүр сэтгэл санаагаар унтсан байхыг харангуйтаа Малкольм ч Стивийг сэргээх гэж Стиви рүү баахан бөмбөг шидэж байгаад нилээ хэдэн хүн амтны дурууг хүргэж хаяад бүр зодуулаад хөлөө ухлуулчихваа. Харин Хаалын хувьд болохоор Эби хамаг юмыг нь хийж өгөөд Китиг айгүй гоё орлоод өгч идлээ. Эб ч одоо сурсан цангаараа Хаалыг Кити байна гэж удаад яг үнсэх гэж орлол яах вэ? Яг хатар талах байна гэж. Эцэст нь Эб нэг юм одоо өстө болохоо байж байна гэдгийг ойлгож Стивитэй шууд шулуухан ярилцахаар яваад өглөө. Ингээд Эб ч явснаар эцэст нэг юм Стиви дээр хөөдөртөл Стиви ч зүлгэн дээр баахан зүлэг үсгэгчний дунд норцсон өрцөн сууж ивэл яах вэ? Тэр үед нь Эб ч Стиви дээр очиод ингэж хэлж байгаа юм. Миний хөө ээж чинь чамд их аимшигтэй юм ийсэн. Дээрэс нь миний чамд хийсэн зүйл ойлгохтой байгаагүй. Намайг уучлаарай. Гэсэн чи амьдралдаа энэ утга зүйлтэй учрахтаа зоригтой байж чадсан. Тийм болохоор одоо ч гэсэн чи бүр их зоригтой бас хүчтэй байж чадна гэлээ. Гэхдээ тэгээ ашгүй үзэг зоригтоод Стиви ч иргэн хэвэндээ ороод Малкольмтэй сакс тоглоод байж байдаг ба өмнө нь Малкольмыг уурлаад тэрэгцрээс босоод явахыг харсан өөр тэрэгцэртэй гарууд чинь Малкольмыг дахин харангуйтаа бөөндөө очиж пойлдож байгаа маа. Одоо яа гэвтэй Малкольм маань. Харин Риз нөгөө охиныхоо өдрийн тэмдэглэлийг уншиж байхдаа нөгөө охиндөө бүр дурлж ороход яг төсөөлт дотор үнсэлцэх гээд байж байтал Луис Ризийг харснаа. Хөөш чи миний тэмдэглэлэн дээр юу хийж байгаа юм бэ гэл тэглээ шүү.
Бурхан минь гэж. Тэгэхээр эн чинь Луисын тэмдэглэлийн дотор байсан байж байгаа нь шүү дээ. Үүнийг мэдэнгүүтээ Риз чинь амар муухай хашгирдаг ба бүр ямар сайнта орилон сансар хүртэл сонсогдож байгаа вэ? Заваарсан юм да. 4-р анги. За энэ хүү цуурлын маань ээлж нэгэн анги хэлэхэд Малкольм хашууник гавал биш энгийн хүүхдүүдтэй найз болсон айгүй жаргалтай сууж байлаа шүү. Ядаж байхад тэр найзууд дундах нэг шар өстэй охин Малкольмд маань ханд өгөөд идэг. Малкольм маань энийг харчаач нөгөө нэг хэтрүүлж боддогороо бодоостой. Үүний дараа үзэг солилцоход талархлын баярын өглөө Риз хамаг гэр орныхныгоо босож хаяад салаатны төмс арилгуулж буусны мах татуулж матуулсан амар ажилтаа сөхсөж байлаа. Учир нь Риз чинь хамгийн сайхан талархлын баярын зоогийг хийнэ гэж шийдсэн байгаа юм л да. Тэрэндээ тэгээд хаалыг татан оруулж баахан тогоо шанаг угаалгахаар болов. Энэ зур Малкольм ганц баярын өдөр гэр орныхонтойгоо байхгүй нөгөө найзууд дээр очно гэхэд Луис мэдээж үгэлж гарлаа. Тэгтээ ч ингэж байгаа юм. Бид нар тэгвэл хүн биш үү те? Яагаад чиний төлөө бүх зүйлээ зориулсан гэр бүлтэйгээ байхгүй хүндлэнгийн хүмүүстэй байх гээд байгаа юм гэд тэгж байна. За тэгж байтал яг энэ үеэр нь Фрэнсис гаднаас Пиаматай хамт бөөн үйлэм болоод ороод ирлээ шүү. Тэгтэл Пиама ч одоо Фрэнсисээс салан мална гэсэн юм баха. Ингээд Фрэнсис ч бөөн сенсац тарьсаар орж ирэхэд Малкольм маань Луисыг аятайхан мөрөөд гарцсан байдаг бөгөөд оройн дунд чүмгөө ташуулах гээд байгаа юм даа шаарчин. За тэгсээр үзэг солилцоход Малкольм маань нөгөө найзууд чүм дээр очингуудаа баахан билаар тоглолцсон Пиам өнтер ууц зогсож яах вэ? Ядаж явахад нөгөө шар өстэй охин Малкольмыг нь өдөж мөдөө зүгээр байлгадгүй. Тэр хооронд ч Фрэнсисийг Пиаматай муудснаас болоод хаал Луис хоёрч бөөн хэрүүл урал болцсон зогсож. Учир нь хаалч Луисыг Фрэнсисийг эхнэрээсээ салах гэж байхад нь юу ч хэлж мэдэхгүй байсараад бүр салгууллаа энэ гээд өглөөстэй. Түүний дараа хаалч хэрүүлээ дуусгачаад Риз дээр очтол. Риз ч одоо аавынхаа угаасан сав суулгыг нь барьж авснаа. Та энийг одоо угаасан гэдэг юм уу? Тэр доорогоо өмнөх хоолны үлдэгдлийг харахгүй байгаа юм уу те гэд бас үгэлж янж гарлаа шүү. Манайд ч одоо баярын өдрүүдээр хоол нүдний хэрүүл урал хийх гээд байдаг шүү дээ. Ингээд үүний араас үзэг зөлөгтөхөд Луис ч Фрэнсистэй ярилцсан. Яагаад Пиама салгуулсан талаар асуугаад Фрэнсис мөн шаарч ингэж хэлж байгаа юм. Би яаж залуусын өмнө Пиамагаар жолоо бариулах вэ дээ? Яах вэ? Ганц хоёр лаз Пиа уусан л байгаа зэнтэргээд тоохчгүй яриул яах вэ? Тэгэхээр Фрэнсис мөн шаарч согтчоод эхнэрээр жолоо бариулахгүй гэсэн сулаад салж сарних дээр тулсан юм уу хаашийн? Үтгэхгүй нэр. За ийхүү түүний араас орой болоход Малкольм ч нөгөө охинтойгоо их ангалзаас те. Харин Риз утгаар хоолыг сонгоно зөв хэрцсэнгүй энтергээ бас л загинцсан зогсож байлаа. Тэр үеэр Луис ч Фрэнсисийг ятгаж байгаад Пиаматай яриултал юм эвдрэг. Эсрэгээр энэ ч улам их муудалцаа сүулт нь Луис буруудан болоод дуусч байгаа юм аа. Малкольмын хувьд болохоор сүулдэ муу шаарч нь уусан юмнасаа болоод нэлээд хаалтсан байж байлаа. Тэгтэл яг тэр үеэр нөгөө Малкольмын өдөөдсөн охин бас согтчож яхан буруу гарын юмд уруу татхад Малкольм маань татгалзангуудаа гар явж байгаа. Юу байсан гэдгийг нэх онцлоод яах вэ? За ингээд ангийн төгсгөл болоход өдөржингөө хэрүүл уруултай боо юм болсон манайд ч Ризийн хийсэн үнэн тасарсан талархлын баярын зоогийг харангуйтаа овоо сэргэж бие битэйгээ эвдэрлээ. Тэнхүү үүний араас манайд яг хоол руугаа дайрах гэж байтал согтуу Малкольм орж ирээд жаахан шайшаал хийж байснаа Ризийн шарсан цацагт хэрүүлэл рүү бүүлжээд наачва. Бид нар ер нь зүгээр баяр тэмдэглэдэг юм уу да дандаа асуудалтай. Тэгээ яг хөтэ өглөө болоход Фрэнсис гэртээ үлдэн гэдэг нэгтгэд нь Луис Фрэнсис Пиама хоёр дээр очиод би та хоёрыг салсан дээр гэж бодож байна. Угаасаа та хоёр бие бидэд таарахгүй гэж хэмээн хэлэхэд Фрэнсис Пиама хоёрч Луис руу зэрэг дайрч эргээд эвлэрчүүл яах вэ? Нэг дайсантай босоод дарахгүй юм дөө. Ээж нь ч гэсэн яаж эвлэрүүлэх арга мэддэг нас. За ингээд дараагийн хэлэхэд Малкольмын гэрийн хатаагч машин эвдэрснээс болоод Луис бүр нервээ барцсан зогсож байна. Тэгт нь хаал хурж ирэнгүүтээ Луист хүссэн хатаагч аав гэж хэлээд ажил дээр нь ойртой хөдөлгөөн ихтэй байгаа урамшуулагч магадгүй талаар хэлж байна. Энэ хүний дараагийн үзэг солилцоод ч Малкольмын зөвүүн Леонел багш нь Малкольмыг өрөөндөө дуудаж оруулж ирээд үнэн бүтэхгүй даалгавар өглөө. Тэр нь юу байсан бэ гэхээр Малкольм Ризтэй дотн харилцаа үүсгэж хамаг нууцыг нь яриулаад камерт бичиж авах байвал яах вэ? Бүр нэг хүний оронцог юм аа шаар гэж. За энэ үеэр нөгөө талд Оттож бөөн баяр болсоор өөрийнх нь эдлэнгийн талаар бичсэн шүүмжлэлийг Фрэнсисээр уншуултал цаад шүүмжлэлээр нь Оттогийн эдлэнг бүр газар дор ортол муулаад хайцсан байлаа хөргий. За үүний дараа үзэг солилцоход Малкольм ч нөгөө зөвүүн Леонел багшийнхаа даалгавраар Риз дээр очиод худлаа яриа мараа өдөж байгаа сэтгэлийг нуудуулах гэтэл Риз ам нээсэнгүй. За битгий юм яриараа да Риз минь. За тиймгүй маргааш өдөр нь болоход хаалч ажил дээрээ байж байтал гадна дотны баахан хүмүүс ирсэн байлаа. Тэгэхээр н хаалч одоо ажиллаг компани бүр алаад байна гэж хартлаа. Яг үнэндээ хаалын ажлын боссууд ч мөнгө угаасан хэрэгээр баримтлагдаад гараад явлаа. Яасан заяа нь хайрцсан юм дээ. За үүний дараа хаалч гэртээ ирээд Луист босон явдлын талаар хэлж юун урамшуулалтар автагаа байгаа гэд Луисийн захиалсан хатаагчийг буцаалгалаач аваас. За энэ зүр нөгөө талд Отто нөгөө битсэн балаа шүүмжнээс нь болоод сүн сүл дээр унтсан явж байдгаа бүр шаа согтууч явж байх шиг. Ингээд үүний араас үзэг зөлөгтөхөд Риз Малкольмыг хичээл хийж байхад норж ирэнгүүтээ өөрийнхөө хэнд ч хилдэггүй дотроо удаж явдаг юмудаа хэллээ. Риз үүлнүүдэд дуртай бөгөөд тэнгэр дэх үүлнүүдийг тэнгэрийн муужгаанууд гэж дууддаг ажээ. Дээрээс нь Риз өөрийн гэсэн хүслэж юмдаг модтой бөгөөд өдөр бүр тэрнлүүгөө Малкольмыг дагуулж явна гэдэг тэглээ шүү. Ингэж Риз нарийн нандима ярихад нь Малкольмч багшийнхаа өгсөн даалгаврын дагуу бүгдийг нь бичиж аваад маргааш нь зөвүүн Леонел багштай үзүүлж байгаамаа. Тэгтэн Леонел багш давраад
дахиад илүү олон материал хэрэгтэй байна гэхэд Малкольм бүр уурлаад би ахыгаа ингэж хуурч чадахгүй энэ төргээ гараа явлаа. Эртхэн энийг хийхгүй дээ Малкольм минь. Тэнгүү маргаашууд нь болохоор Леонел багш хичээлэхэд дундуур гэд Малкольмыг ширээтэй самбарын урд татаж авчирснаа Ризийн нөгөө бичлэгийг түмэн олонд үзүүллээ. Тэгээд араас нь Малкольмоор хэлгүүлсэн Ризийн бичлэгийг үнэндээ сэтгэл зүйн туршилт байсан энэ гэснээр гол туршилтын тулаанд Малкольмыг байсан гэж мэгэд манай хүний нэр хүндийг бүр унгааж хаялаа. Тэр туршилтыг нь гол батлах гэдсэн зүйл нь хүн өөрөөсөө илүү их мэдлэлтэй хүмүүсийн үгийг үг дуугүй дагдаг гэдгийг харуулах юм уу хаашийн. За тиймээ үүний араас ч Малкольм Леонел багш дээр очиод та яаж байгаа юм бэ энэ гэхт нь Леонел багш нь ч бүр нэг занцсан байртайгаар чи намайг үргэлж өөрөөсөө илүү гэж боддог гэвстэй. Гэхдээ өнөөдөр би тийм биш гэдгийг харууллаа гэж мэгэд Малкольм татаархаад байд юм уу хаашийн. Тэгсээр маргааш өдөр нь болоход сургууль даяараа Ризийг мэдсэн байдаг ба Малкольм ч Риз дээр очиод худлаа үнэн уучлах гэсэн ч Риз Малкольм чин сэтгэлээсээ гомдсон байв. Энэ хооронд Фрэнсис нөгөө амар шүүмж бичсэн үнэ дахин эдлэн дээрээ ирүүлтэл цаад гаранд баахан олон толоо мэрж жоод Фрэнсис Пьяма Отто гуравт хэмх нүдүүлж байгаа маа хөргийн. Карма шүү дээ карма. Ингээд ангийн төсөл болоход хоол лүүс ойрч шүүгэн дээрээ юм авах гэж байгаа дүүгийн мөнгөө нуудаг варыг нь унгааж хаглаад дотроос нь дүүгийн нууцаар үзүүлбэр үзүүлж байж болсон мөнгийг нь олчвоо. Тэгсний дараа энэ мөнгөөр манай ойрч шинэ хатаагч авахар болж байгаа маа. Харин энэ үеэр Малкольм Риз хийсэн муухай үйлдэл засах гээд Леонел багшийн өрөөрөө явж оронгуудаа цагаан хоолоо асааж байгаад ингэж хэллээ. Өдрийн минь зурагчдаа би Малкольм байна. Та нар намайг ахыгаа худалдсан өөдгөө амтан гэдгээр нь мэдгүй бах. Би өнөөдөр энэ завшааныг дэлгэмдүүлээд Гуансны ихчийг хурган крашлдаг байсан гэдгээ хэлье. Би Ризтэй л адил өөрийн гэсэн ичмээр бодолтой. Гэхдээ өнөөдөр зөвхөн бид хоёрын тухай ярил алдц болох үзье гэснэ. Араас нь сургуулийн бүх хүүхдүүдийн хувийн хэрийг авснаа ичмээр хэрэгүүдийг нь ярьж гарлаа шүү. За үүний дараа үзэг солигдоход Фрэнсис ч өнөө шүүмжлэгчийг зодсны дараа баахан бэлгэсэл түлэн авдаг ба тэр шүүмжлэгч нөхөр нь баахан хүмүүсийн дургуг хүргэдэг юм байна л та. Харин хаал луус хоёрч дүүгийн мөнгөөр хатаагч авсан байдаг ба дүүч нөгөө хатаагч амнасаа илүү хамгаалаастай хөөрхий. Ингээд цувралын 6 дугаарыг эхлэхэд Риз дүүийг бүтэн жилийн турш өдөр болгон орыг нь хурааж өгвөл ороо өгье гэж хэлсний дагуу дүүч чаавас бүтэн жилчингээ Ризийн орыг хурааж өгчээ. Тэнгүү эцэст нь дүүи Риз дээр очиод ороо авъя барь ихэд нь Риз мушаар чинь би чамд ороо өгнө гэсэн. Гэхдээ зөвхөн өдрийн цагаар гэж мэгэд дүүигээр тоглоод айцсан байла. Тэгээд үүнээс болж дүүийн мань хөөрхий бөөн ууруулаад юу ч хийж чадахгүй гоцорч байгаа юм л та. Ингээд үүний араас үзэг зэлэгтод Малкольмын шинэ гэрийн асрагч Поли хаалыг хүүхдүүдтэй хэрхэн харьцах талаар семинартаа өрлөө шүү. Тэр хоорондор Луис ч одоо Малкольм Риз хоёрыг дуудаж авчирснаа би бодож үзлээ. Та хоёр одоо юмны наантай цаантайг ойлгох насан дээр хүрсэн учраас ажил хийцгээ. Малкольм чи манад ажиллана шүү гэд баг тулгын шаардлага хийгээд наачлаа. Айх тэр юм аа. За үүний дараа захин үзэг зэлэгтод хоол хүүхд тасрагч Полигийнхоо хүүхдийн сургалтын дээр ирсэн явж идэг бөгөөд сургалт завсарлаад байж тэл тэнд байсан хэдэн аавч нь гинт манай хүүхд 5 секунд сууж чадна дэр гэснэ хүүхдээ хэр удаан суугаараа байж чадах нь гэдэг тэр бүр бооцоо тавьдаг хэллээ. Яа. Эцүү хүмүүс шүү нэрээ. Тэр зур Малкольм маань Луисийн базаасаар ээжийнхээ ажилтдаг дэлгүүрт цагаар ажиллах болцсон байдаг ба шинэ ажилчдын семинар суусны дараагаар дэлгүүрийн арын хэсэгт очиод хайрцаг задлж хог руу аждаг ажил хийхээр боллоо. Тэгтэл энэ үеэр Малкольм ч тэнд байдаг ахлах ажилтныхаа хэлсний дагуу хайрцагаа доош буулгаж задлахыг шууд дээр нь задлж хог руу айснаас болоод бүүн хэрүүл боллоо. Ингээд Малкольм сүүлдээ аргаа бараад Луис дээр очиод босын өвдөн талаар хэлгээд Луис ч Малкольмыг өмөрөх биш харин ажлынхаа талд орж байгаад харин ч цалингийг нь хасуулаа хийчихв. Тэгээд түүнээсээ болж Малкольм Луис хоёр орой гэртээ очиод сайхан муудалцж гардаг ба энэ айлаас юу н хэрүүл тасардгүй наасан. Харин Ризийн хувьд болохоор овоо хил ам таталгүй мах нядлагын газарт ажилд орсон. Малкольмоос ч илүү цалин аваад ивчлээ. Тэгсээр ангийн үйл явдал голдоо ороход хоол Полигийн сургалтыг суусны дараа баахан аав нартай нийлж хөлд ороогүй жаахан хүүхдүүд дээрээ бооцоо тавина тоглосон хэвээрээ л байна. Түүний дараа орой хоолч гэртээ очиод бөөндөө оройн хоол идээд байж байтал хоол нь илүү гараад идэв насан. Тэгтэл дүү чинь хоёр ахтай гомцсноос болоод Фрэнсисийн ажилтг эдлэн дээр ганцаараа яваад төрөөд ирсэн байдаг ба хүүхд насаа дуусгаас өмнө ганц чулуу удаа ахтайгаа гоё дурсамж бүтээмээр байна гэж төрөөд ирсэн байгаа юм да. Хөөрхийдөө зайлвал. За үүний араас ч маргааш өдөр нь болоход Малкольм өглөө ажил дээр ирчээд ээжтэйгээ уулзах гэж явж байхдаа Луисийг тамхи татж байгааг хараад бөө юм боллоо. Уг нь хоолыг өдөрт 6 хайрцаг тамхи татдгийг нь болиулах гэж Луис хамт тамхинаас гарсан болж үнэндээ татсан хэвээрээ л байсан юм уу та хайшин. Ингээд ангийн төгсгөл болоход ч Малкольм ээжтэйгээ овоо өвлөрчээд байж байхдаа санаандгүй байдлаар дэлгүүрийнхээ ард хайрцаг янзалж байхдаа дээр нь унаад эвлээд тавьчихваа. Тэгтэл тэрийг нь Луис дарагтайгаа орж ирэнгүүтээ харчаад Малкольмыг ахаад л ахлах ажилтны тушаалыг зөрчөөд хайрцагаа дээр нь задлж гин гэж ойлгоод Луис ч Малкольмын цалингаас дахиад асуул ажиллаа. Бүтггүй нэрээ. Харин Фрэнсис болохоор амралтын өдрөөрөө дүүийг гэрт нь үргэж өгөх гэж явж байдаг ба тэр үеэрээ Риз Малкольм хоёрыг ямар муухай дээрлэгдэг байснаа хэлэн дүүийг л ганцхан сайн ханддаг байсан гэд дүүгээ хөөрхөн харагдаад байгаамаа. Малкольмын хувьд болохоор Луис дээр очиод та яг хин юм бэ? Миний мэдхээж бол түргэн ууртай ааштай боловч эцээ хүртэл шудраг өсний төлөө зогсдог хүн. Харин та ажил дээрээ шал өөр хүн байна. Эдгээр чинь шудраг биш. Хэмээн Луис бөө юм боллоо. Тэгтэн Луис ч хариудна гэж байгаа. Тийм ээ Малкольм чиний зөв. Гэхдээ би чамтай үргэлж тийм байсаар байх болно. Магадгүй чи намайг өөртөө илүү том хүн болсон юм шиг хандахыг хүсэж байгаа л да. Гэхдээ хизээч тийм болохгүй.
Чи үргэлж миний хувьд бяцхан хүү байсаар л байх болно гэж хэллээ. Ийм хүүний араас ангийн сүүлээс гарч эхлэхэд хоол мань бүр тоглоомондоо улаарад Джеймиг шалан дээр гусуулсан явж идэг бөгөөд мэдээж удаачгүй Луисэд баригдаж таарч байгаа юм л та. За энэ хот олдууран эхлэхэд цус сарын баяр болох гээд манай идэж бөөндөө баяртай байлаа. Тэгтэл тэр үеэр хоол орж ирээд компани удахгүй дампуурах гэж байгаа тул хэд хоногийн турш цалингүй амралт авсан талаараа таагүй мэдээд болголаа. Тийм болохоор хоолчийн амралтаар зүгээр суулгүй коллежид өрөөний хамтрагчтайгаа нийлээд цус сарын баярын гацуур мод зараад бурзайж байсан шигэ гацуур мод зарах уу гэтгэлээ. Тэгсэн тэр үеэр нь Малкольм Риз хоёр аавынхаа санааг дэмжин өөрсөдөө байсан хэдэн мөнгөөрөө гацуур худалдаж авах юм боллоо. Тиймээс хоёр хүн өөртөө хамт бизнес эрхлэлээр байгааг сонсонгуудаа хоолч миний хөвгүүд надтай бизнес хиймээр байна гинэ гэд уйлж гарлаа. Ууйхан шүү дээ. За энэ хүний араас үзэг зөвлөгтөд хоол хөвгүүдтэйгээ баахан гацуур худалдаж аваад цус сарын баярын өдөр зараа зогсож яваа. Энэ зур Луис ажил дээрээ байхдаа хөлөө хугалцсан Крэг дээр очиод доонууд өгтөл доонуудын хайрцан дотроос нь хэрэм гарч ирээд Крэгийн гарыг хацаад бүр гүүгэд алгуулчлаа. Тийм хүний араас түргэний эмчирээд Крэгийн гарыг боож өгч байхдаа галзуугийн вакцины хийх хэрэгтэй тухайллаа. Ядаж байгаа тэр вакцины аимшигтэй өвдөг бөгөөд Крэг ч үнийг сонсчод хийхгүй гэж үтсэн ч нөгөө эмч нь тэгвэл тэр хэрмээ барьж авчирд галзуугийн өвчнгүүдийг баталж байж тарилга хийхгүй гэтгэлээ. Завир нь хоолч гацуураа зараад овоо ашиг орлоготой байж үтэл өрсөлдөгч нь болох сүмдэр гацуур зарж буй номлогч нар ирсэн ээ. Одоохон болохгүй бол бурхны үйл хэрэг тэрсэлсэн та нар сайнаа үзэхгүй энэ төр ухааны ярьж гарва. Тэгт нь хоолч хүсэн ойно гэд өнөө номлогч нарыг тоохгүй өнгөрлөө. Гэтэл төд удалгүй сүмийнхэн ч баахан гэр оронгүй хүмүүсийг хаалын гацуур зарж буй газар руу явуулснаа жинхэнэ түүж хам хүн амтныг үргээгээд тайлаа. Тийм болохоор хоолч арга аваад гацуурын худалдаанаас шатахгүй тулд гацуурнуудаа аваад гэрийнхээ урагш яваадаг бөө. Тэр зур Луис Крэгийг хатсан өнөө ирмийг барьж авахын тулд хаалын гацуурын худалдаан дээр ирсэн орон гэргүй хүмүүстэй тохиролцонгуудаа дэлгүүрээ хааж аваад хэрэмний араас хөөцөлтлөө шүү. Тэрнийхээ өвчнөд эцэст нэг юм нөгөө хэрмийг олж авч байгаа маа. За ингээд ахин үзэг зөвлөлтөд хаал гацуурын худалдаагаа гэрийнхээ даавчаад овоо ёндоотой явж гацуурын худалдаанаас ашиг болоход яг л ганц гацуур заах үлдчихэд байж байтал хөршийн нэг өөдгөө нөхөр нь хаалын гацуурын худалдааг цагдаад матаж яваад манай хэдийн худалдааг хаалгаад ячваа. Тиймээс түүний дараа хөвгүүд сэтгэлээр унтсан байж байхад нь хаалч зүгээр юм асуун ирэн гэрийг нь хаалгыг тогсон хүнээс ари хадан гуйж үйж дахин нэг гацуур зарж шатлгүй дүндээ дүн болж байгаа маа. Йоо ашгүйтэй гэж. Ингээд ангийн төсөл болоход Луис Крэгийг хатсан ирмэг шинжилгээнд өгөхөөс өмнө гэрээрээ орж иртэл арай гэж барьсан хэрмэн зүхтагаад хаалын уулаа шиг гацуур моднууд дунд яваад орчвол яав. Тийм болохоор Луис дахин нөгөө гэр оронгүй хүмүүсээ дууж авчруулад гэрээ самнуулахар болж байгаа юм да. Бүтэхгүй юм аа. Ингээд үүний араас сурлын 8 дуурайг эхлэхэд Малкольмийн гэр бүл жуг нь хаврын амралтаараа нэг нуурын ирэг дээрх байшинд очин сайхан амрах гэж байсан ч хөвгүүд усанд ороод сэлж байхдаа хануур ороход бариулаа бүү юм боллоо. Тэгээд үүнээсээ болоо манай идэж буцах гэж байсан өдрөөс нэлээд гэртээ хүрээд ирлээ. Малкольмийн гудамжийнхан чинь бүр найр наадам хийцэн байвал яах вэ? Тэгсэн сүүлийн 5 жилийн турш Малкольмийн гэр бүлийнхэн нуурын байшин руу амралтаар явх болгонд гудамжных нь үжилтэг зохиож байсан бөгөөд энэ хэдийн явсны баярыг тэмдэглэдэг юм да хаашаа. Гэхдээ гэтэл манай ид ч одоо мэдгүй явж байгаад өөрсдийнх нь явсны баяр дээр хүрээд ирлээ те. За энэ гудамжинд нь бөөн баяр наадам болж байгааг харсны дараа Луис ч Поли руу залгаж тэдний Джеймиг үлдээсний дараагаар хоолбоо хэдэн хүүхдүүдэд дагуулж гарan баярт оролцохоор болов. Тэгтэл манай эдийг ирснийг харсан гудамжныхан ч Малкольмийн гэр бүлийг харчаад бүр ямар ч наастргүй болдог ба гудамжаараа зөвхөн Малкольмийн гэр бүлийг үзэн яддаг юм уу хайшин. Ер нь эднэрт ямар гим хийсэн болохоор ингэж байгаа юм те. Ингэсээр үзэг солигдоход Малкольмч гудамжныхан нэг хүн машин руугаа том хайрцаг юмнууд зөөгд байхаар нь очоод тусдах гэтэл тэр нь явж айл ухаж исэн хулгайч таарад Малкольм мань хам хэрэг татагчваа. Энэ үеэр Риз ч одоо өөрөөс нь айж авдаг бацаануудаас мөнгө авч байгаа зодуулахар болдог ба. Луис хөрч явж байгаад зайд сэддэг тэмцээнд орчвол яах вэ? Учир нь Луис чинь залуу байхдаа ийм тэмцээнд ороод төрүүлж ийсэн юм уу та? Айхтар юм аа. Ингээд ангийн үйл явдал гол хэсэгтээ ороход Малкольм маань хүн туслах гэж байгаад хэрэгт орсон бас гудамжны бүх хүмүүс өөрсдөд нь дургу гэдгийг болоод боржуурн дээр сууцсан уйлаад гарлаа. Харин хаал Луис хоёр болохоор нөгөө зайд сэддэг тэмцээндээ ороод ан маань үдэлцээд амаараа дүрэн зайд чигтсэн сууж байгаа маа. Ризэвд болохоор хүүхдүүд зодуулна гэж авсан мөнгөө дүйтэй хуваах гэж байсан ч бүх мөнгөөрөө өөртөө чихэр аваад ичүү бүтэхгүй шүү. Түүний дараа Малкольмийн хулгай орсон айл дээр цагтаа үрчирээд юу алдагдсан талаар асуухад гэрийнхэн эцэст нь сүйдтэй юм байгаагүй. Тантал хог новш байсан гэд нэг сэжиг бүхий хэлтэл Малкольмч урдуур норж ирээд би юу байсныг санаж байна гэд тэр хулгайч юу авсны талаар хэллээ те. Тэгтэл энэ хулгайч чинь үнэндээ энэ гэрийн хүмүүсийн хурамчаар мөнгө тэмдэгт үлддэг байсан тоног хөрөмжийг аваад явсан байдаг ба Малкольмч тэрийг нь бариад өгчдөг насан. Ризэвд болохоор өөрөө зодуулна гэсэн чинь гудамжны бүх хүүхдүүд баг очрлоод зогсч байдаг бөгөөд дүйч яг зодуулж эхлэхийн өмнө Ризийг 2-3 өшгөлөө хайтал Риз үнэндээ өөрийнхөө оронд өөр нөхрийг тавьсан зодуулах гэж байл яах вэ? Тэгэд өөрөө дээшээ гараад нуугдсан хэн ир зодох нү гэдгийг нь хараад байж лээ шүү дээ. Гэсэн ч муу санаа эзний отон гэхдээ Риз дүүийг орж ирээд өөрийг нь өшгөлөх гэж байсныг хараад дүүийг зодох гэтэл дээврээсээ унж ирэхдээ гаражны хаалгаа онгоолгож хаяад нөгөө бацаануудаа бөөнд нь нүдүүлж авлаа. Карма шүү дээ. Ингээд ангийн төгсгөл болоход хоол ус сойрч хойлохнаа үлдээд сүүлийн зайцсан дээр алдсан чинь Луис эцэстээ түүнийг хаалтаа хоож идээд тусгаж байгаамаа. Тэгэд үүнийг нь харсан хаал ус сойрын хөшүүч бөөнөрөө манай хоёрыг тэд чинь сайн хүн байсан байх гэж мэгэд эцэст нэг юм ойлгоод байгаа юм уу хайшин. Гэсэн сүүлдээ нөгөө хөшүүд нь бие биетэйгээ хэрлээд эхэлдэг ба тэгж нөгөө айхтар гудамжны найр надамж дуусч байгаа юм дөө хөөх.
Ингээд цуурлын маань стүүрэн гэхлэхэд Малкольм маань Стивигийн хамтаар сургуулийнхаа сонд ажиллаад сууж байв. Тэгж байтал энд манай хоёр дээр хоёр охин дайрч орж ирсэн ээ. Бид хоёрын бичсэн зохиолуудыг маань нийтлэхийг шаардж байна гэдэг айгүй сүртэй ярьж гарсан ч Малкольм маань ямар ч эсэргүүцэлгүйгээр нөгөө түүхийг уншиж үзлээ. Тэгтэл Малкольм тэр хоёр охины нэг болох Ронигийн бичсэн түүх маш их таалагддаг бөгөөд сургуулийнхаа сонд дээр хэвлэхэр болж байгаа юм аа. Энэ хойгоор хоолын ажил дээр нэгэн шин дарга томилогдоод баахан хүн амтан халахаар уусан эвгүй үед ч хаал шин даргатайгаа уулзтал нөгөө дарга нь хаалыг халах байтгаа оронд нь хоолд маань сэтэн хийж гарлаа. Тэгээд хаалч үүнийг Луист очиод хэлэхэд Луис ч бас уурсангүй. Чи ажилтайгаа үлдмээр байгаа бол хийх хэрэгтэй л гэж мэгээд амар юм ярьж гарлаа. Юу л болох гээд байна да бурхан минь. За энэ зур Фрэнсис Оттод 2000 он баяр зориулан Вайлс бүжиг зааж өгөхөр болдог бөгөөд Отто маань төрөлхийн ямар ч бүжиг хийж чадхааргүй хөдөлгөөний эвсэл муутай болохоор бүжиглэхээс трама авцсан юм байна л да. Энэ үүний дараа үзэг солигдоход ч Малкольм дөнгөж сургууль руу орох гэж байтал сургуулийн захирал нь Малкольм дээр хурж ирээд "Эн чи юу юм?" гэд Ронигийн бичсэн түүхийг үзүүлээ бөө юм боллоо. Тэгтэл Ронигийн түүх чинь бөө болох болохгүй үгэллэг агуулсан байсан бөгөөд үүнээс нь болоо сургуулийн захиралч энэ дугаараа устгах гэд бөө юм болж байгаа юм аа. За тийм хүний дараагаар Малкольм ч Рониг дуудажуулзаад захирлын хэлсэн юмнуудыг нь ярихад Рони мэдээж юу гээл өөрийнх нь бичсэн юм устгаж аях гэдэг байгаа дуртай ах вэ. Тийм болохоор үүний дараа Малкольм ч нэгэн өмөөлөгч рүү яриад нөгөө явдлын талаар хэлгээд цаад гарна. Юу гинэ? Чи айл сургууль илээ. Наадах чинь зүгээр өнгөрөөж болохгүй энэ төргээд Малкольмын сургуулийг шүүгд өгөх юм ярьж хахад Малкольм ч гэс уцаа тавиад алгуулж байгаа юм аа. Гэсэн ч үүний дараа өнөө өмгөөлөгч нь Малкольмын сургуулийн залгасан дугаараас нь олоод мэдчихдэг ба үнээс нь Малкольмын сургуульд шүүгд дуудагдж сургуулийн захирч одоо хичээлээс гадуурх бүх үйл ажиллагааг цуцалж та нар Малкольм талархлаа илэрхийлмээр байвал түүний хичээлийн хуваарийг миний өрөөний үүднээс олж болно шүү гэд бүх сургуулийнхныг Малкольмын эсрэг чиглүүлээ хайчлаа. Бүтгэхгүй нэрэ. За энэ үеэр Фрэнсис Оттод бүжиг зааж өгөх гэсэн мэт сүулдэ зодуулаа цус нүчтэйгээ хутгалдаад амар юм болж байлаа. Харин хаалын хувьд нөгөө даргатайгаа Луисиснэр амар ив хавгүй сэтгэлдэлсэн явсаар байдаг ба уг нь өөрөө эндээ дургу явж Луис тэндээс нь бүр шахаад идэг наасан. За ингээд ангид төгсгөл болоход сургуулийн захирал Малкольмыг дуудажуулзаад Ронигийн түүхийг сонингоос хасахгүй сургуулаас хөөн барина гэд бөө юм боллоо. Сүүлдээ захирал нь Рониг хүртэл дарамтласаар аваад Малкольмоос түүхийг устгаад өгөөч хэмээн асуулгаж энтер байв. Үүнтэй зэрэгцэд хаалт сүүлдээ тисгээ хөлөд нөгөө шин дарга дээр очиод Луисын шахалт дээр зөвхөн сэтэн хаяад байгаа талаар хэлэхэд цаа дарганч "Өө хаал би чамайг халахгүй. Тийм болохоор чи саан совтгүй байж болно" гэж хэллээ шүү. Гэсэн ч өнөө дарга нь Луисыг хардуулахын тулд хаалын цамцны цахан дээр уруулын будка төрөөд наачлаа. Иймүү маргаашууд нь болоход Малкольм сургуулийн сонин дээрээс Ронигийн түүхийг хасч хаяад оронд нь өөрийнхөө сониныг нээж сургуулиас гадуур Ронигийн түүхтэй сониг таргаад ивж байл яав. Айхтар өгч. Харин Отто яг Гречентэй бүжиглэх гэсэн боловч чи их айсандаа олигтой бүжиглэж чаддгүй ба тэр үед нь Фрэнсис орж ирэн Оттотой бүжиглэж Греченд гинтийн бэлэг өрж байгаа юм да. Хөөгчлөлтөө хүмүүс шүү нэр. Энэ хүүний араас 10 дугаар анги эхлэхэд Малкольм маань албан ёсоор жолооны өмнөхөө авцсан бөөн баяр улсаар гэрте орж ирэхэд дөвж Ноо гэж шинэ найзтай болоод Луистэй уулзууллаа. Тэр үеэрээ Луис ч одоо Ноог харчаад бөөн баяр болж байгаа юм чинь. Энэ хүү түүний араас үзэсгэлэхэд хаал $2800 өөрөө дур мэдээд амар том халуун вон авцсан байдаг ба Луис ч мэдээж үглэж дууж таараа шүү дээ. За түүний дараа хаал Риз дүү хоёртай хамт халуун ванаа угсарсан сайхан усан сууж байдаг бөгөөд тэр зур нь Малкольм ч хүүхд тасрагч Полиг машина унаад нэг газар хүргэж өгтөл Поли чинь гів гинт амар хэрэг тарьсан байртайгаар гүгд гард ирлээ шүү. Тэгтэл Поли айлаас чандрын сав хулгайж авснаа манай ээжийн дотор байгаа энэ төр гэд араас нь Малкольмноос энэ талаар Луисид хэлж болохгүй гэд амар юм ярьлаа. Дуугаа үний доодох найтон гэж. За тиймгүй ингэсээр үзэсгэлэхэд дүүгийн шинэ найз Нооч Ризтэй тоглоо сүйд болцсон байж байлаа. Харин Луис хоолыг дур мэдэн $2800 халуун вон авсан гэд мэрээдл байдаг бөгөөд энэ зур Малкольмыг бас аавынхаа машиныг унахта хамаагүй газар явсан гэд дөнгөж авсан жолооны өмнөхийг нь хураагаад авчлаа. Яагаар ингэж үйт юм бэ? Тэгсээр маргааш өглөө болоход Луис сүүлдээ нөгөө хоолыг авсан халуун ванд нь сууж үзмэр санагддаг ба бусдаасаа нууцаар суухын тулд гэртээ оронгуудаа хаал руу муухай орилж байгаад хөвгүүдтэйгээ хамт хөөгд аргачлаа. Тэгсний дараа Луис ч амар гоё нөгөө халуун ван дотроо сууж итэл хоол иргэн хөвгүүдтэйгээ орж ирээд ямар кино гарч байгааг сонноос харчаад гараад яв. Тэр үед нь Луис баригдахын тулд амар удаан халуун ван дотроо шумбаа суулаа шүү. Хэрч удаан амьсгаагаад өгчвдээ. Ингээд ангийн үйл явдал голдоо ороход нэгэн өдөр Малкольм маань гадуур явж байтал нэгэн хүн Малкольмыг угс татаад авлаа. Тэгтэл тэр хүн Полигийн юм хулгайлсан айл буюу Полигийн экс найз залуу Дэнигээд нөхрийн гэр байсан гэжээ. Тиймээс Дэниж Малкольмыг барьж авангуудаа нилээн эвгүй байртайгаар миний чандрын савыг буцаагаад өг. Тэр дотор чинь миний аав байгаа гэргснэ. Араас нь толгой өвдөж байна тэр гээд нэг тийм аимшиг кинорхгүй юм бол явчлаа шүү. Тэр чандрын савн дотроо хоёр хүний чандар хийцсэн юм уу хайшин. Малкольм маань юутай оротолцсон байгаа юм дээ бүүмэд. Харин хаалын хувьд өнөө авсан халуун ваныхаа усан замагтаад амар юм болоход нь Луисаас илүү гарахын тулд нөгөө замаг тогтсон ван дотор ороо сууж байгаа маа. Тэгсээр тэр орой болгож Малкольм Дэнигийн талаар Полид хэлэхэд Полиж Малкольмыг аваад хамт цуг машинаар цуглалаа. Гэсэн ч Дэни ч аль хэдийн Малкольмын машины хард орж ирээд нуугдсан байдаг ба Поли Малкольм хоёрч зүв зүгээр явж байтал гэн дараас нь орж гарч ирээд бөө юм болж байгаа маа. Тэгсээр сүүлдээ Поли Дэни хоёрч хэрэлдээд бөө юм болж яг бие бинийгээ алж идэх дээрээ тулахад Малкольм ч нөгөө чанартай савыг нь асаж хаяад энэ хоёрын хэрвлийг тасаж амьд мэд гэртээ харж байгаа маа. Хэцүү хүмүүс шүү нэрээ. За тэр зур хаач Луисаас зурж амар намагтай усанд орсон биш. Биеэрээ дөрөв мөөгөнцрийн халдвар автсан байдаг бөгөөд энэ үеэр Луисид ингэж байгаа.
Чи одоо хэлмээр байгаагаа хэлэлтэй хэмээн хэрүүл үтсэн айтаа ихэд Луис ч би ягаад заавал энэ гэрийн муу хүн байх ёстой гэж гэр дотор дандаа хүн амтан загнаж явахыг үнэхээр хэцүү байдаг талаараа яриад уйлан галтаж байгаамаа. Тэгт нь хаалч Луисийг харагдаж үгүй дээ хайрт минь. Чи ч гэсэн хөвжөлтэй санаа гаргадаг шүү дээ. Гэхэд Луис гэртээ иргэн ирээд гэрийнхнийхээ хамт хятад зоогийн газар руу явж зарим идгэр болж байгаамаа. Ямар амар халаантай анги вэ. Ингээд бичлэгийн маань сүүлийн анги эхлэхэд Малкольм муу шаарч нь хилээ цоолуулаад тэрийгээ Луисээс нуугаад явж байна. За түүний дараа Луис усанд ороод үжид Луисийн ээж Ида дахин гинт хүрээд ирлээ. Луисийн өмгөлцгийг хаглаад хайцсангүүтэй. Энэ удаа Луисийн чөтгөрийн ээж ирсэн зорилго нь юу байсан бэ гэхлээр Луисийн ээж чинь өөрийгөө хүнтэй суух гэж байгаа энэ гэсэн явж байгаа шүү. За энэ ч нэг ноотой л доо. Тийм болохоор Идач Луис дээр ирэнгүүтээ бага охиныхоо гэр бүлийг өөрийнхөө маргаашил хуримдаа ураад араас нь шинэ нөхөртөө танилцуулах гэд оройн зоогийн энэ амар юм яриад байгаамаа. Түүнд нь манайд бөөн шоко. Инх үзэгсэлэгдэж тэр орой болоход Идач өөрийнхөө нөхөр ноён лиг манай гэрийн хэдийн гэрт авчиж бөөндөө оройн зоог барив. Ингээд оройн зоогон дээр манайд ч эмээгийнхээ шинэ найз өгнөөс юм асууж харахад ноён лич нэг сонь тойроо хариулт өгч мөгөөд согтун юм шиг байгаад байдаг наасан. Ядаж байхад энэ үеэр нь Малкольмийн нөгөө нууж цоолуулсан хэлнээс нь идээбэр гоожод эхэлдэг ба хавтцсан байвал яах вэ? Бүтггүй. Ингээд Идач сүулдэ манай эдийг олон юм асуугаад байхаар нь уурлаад явхаар болчлоо. Тэгэхээр нь тэр үеэр хаал Луис хөрж ноён лигээс та манай ээжд үнэхээр дурлсан хэрэггүй хэмээн лавлан асуугаад ноён лич тийм ээ би танаа ээжд хайртай би түүнтэй жаргалтай байна гэж хариуллаа шүү. Гэхдээ Луисийн ээж чинь түрүүнээс хойш ноён ли рүү муухай ашигчаад айшил загнаад байгаагүй гэж үү? Нэг л ноо байна да. За ингээд үүний ардаас үзэгсэлэгдэн маргааш өдөр нь болоход Малкольмч гэрийнхэнтэйгээ эмээгийнхээ хорим дээр ирчээд байж байлаа. Тэгтэл тэр үеэр Малкольмын цоолуулсан хил нь улам хавтаж мавдаа сүултээ бүр ярихад хүртэл хэцүү болцсон байдаг наасан. Одоо ингээд хизээ мүдгүй Луист баригдаад алуулах нь л дээ. Үүнтэй зэрэгцэд Малкольм маань самсруу явж байхдаа аваачаад эмээгийнхээ цүнхнээс баахан амар хүчтэй сэтгцэд нөлөөлдөг эм отл явж энүүгээрээ ноён лиг Малкольмын эмээ чинь мансууруулад өөрийнхөө эрэхэнд оруулсан байсан юм байна шүү дээ. Нааш тийм байх л да. Түрүүнээс хойш ноотой байсан юм. За ингэж энэ талаараа хаал Луис Малкольм гур оож мэдчихэд Луисийн ээжтэй уулзсангуудаа бид таныг үнэхээр юм аимшигтай мангас гэж бодсонгүй энэ гэхэд Луисийн ээж чинь энэ зүгээр л өөрийгөө гоё харагдуулахтай адилцуул энэ гэд ер нь гэмсэн шинж байдаггүй наасан. Тэгэхээр Луис ч уурлаад ээжигээ одоохон болохгүй цагдаа дууж таныг барьж өгөн шүү хэмээн Идаг нэг сайхан сүрдүүлээд авбаа. За энэ хувьсаар ангийн төгсгөл болох үед манай эд чинь жигтэйгэн сайхан зантай амар инээж минээдсэн Луисийн ээж хөрмөн дээр сууж яваа. Тэгтэл Луисийн ээж чинь манай эдийг очиж сүрдүүлэнгүүтээ хормоо бүснүүлэхгүйгээд хүүхдүүдийнхээ хоолнд нөгөө мансуурдаг юм хийцсэн байдаг бөгөөд манай эд ч тэр хоолундаа эдсийн дараагаар ноён лий шиг бүгдээрээ мансуурлын байдал орсон байлаа. Ядаж байхад тэр үеэрээ Малкольм ч одоо Луист өөрийнхөө хэлийг цоолуулсан талаараа хэлж мэлээд гэртээ очиж байгаад алуулахаар болчихоо. Гэсэн ч муу санаа эзнээ отно гэхчээр хорим яг төгсгөл рүүгээ орж байтал лантанч Луисийн ээж ба ноён ли хоёрыг батлах гэж байхад ноён лигийн эмнэ гараад буцаад ухаан оронгууд ингэж хэлж байгаамаа. Байц би юу н хаана байна? Та ч нөгөө над руу муугаа хараад орилд завгаа юм штэ гэж байгаа юм. За мэдээж үүний дараа Ида маань нөхөрт гарах худлаа болж харин Малкольмийн хувьд болохоор дур мэдж хэлээ цолуулсан учраас сойзоор жорлон үрцэн сууж байлаа. Ингээд энэ хүрээд Малкольмийн гэр бүлийн ээлжид адал явдал өрндөрлөж байна. Та эдгээр эх 7 хоногийн Малкольмийн гэр бүлийн ээлжид адал явдлаар уулзахтал тэр хүртэл лайк болон subscribe дараад сайхан хүлээгээс сууж байгаарай.